одоогийн танаа танилцуулах чад болохоор multi object key ингээд sequencer гэдэг. Тэрвээ олон обжектуудтай зэрэг ингээд анимашн ч юм уу motion graphic холбоотой ажил хийж ивэл тэр жишээ нь яг нэлээ хэлбэрчлэх зорилготой туул байгаа. Тэн төлөвийн дотроо юм 3 хэсэгтэй keyer, sequencer, wave curve гэдэргээд animation curve жишээ нь copy modifier ч юм уу бүх modifier тусдах ч юм уу иймэрхүү хэсгүүдтэй. Keyer хэсгээр болохоор одоо яг сонгосон бүх обжектыг нэгэн зэрэг одоо жишээ нь бүх axis-ийн дагуу эсвэл жишээ нь single axis-ийн дагуу key өгөх. Эсвэл одоо rotation scale дээрсэн key өгч болно гэсэн үг. Blender яг өөр төр нь болохоор одоо жишээ нь яг бүгдэн дээр зэрэг ингээд key өгч болдогч. Тэгээ нэг axis дээр болдогтой яг олон обжект дээр зэрэг key өгөх талтай гэж байгаа асуудалтай байдаг. Тэгээ энэ төлөнд тусламжтайд одоо жишээ нь яг нэгэн зэрэг бол key бол асуудал өгч болно. Жишээ нь зөвхөн X тэглэг дээр одоо энэ бүх обжект дээр key өглөө гэхэд тэр өгчөөд одоо магадгүй шиг гэж байгаа болж байгаа. Тэгэхээр key өглөө гэхэд энэ бол угаасаа ойлгомжтой байна. За энэ төлөвийн маань ер нь хамгийн чухал хэсэг буюу sequencer хэсэг маань бол ер нь бол хамгийн давуу тал нь байгаа. Энэ sequencer маань яг зорилго нь юу вэ гэхээр одоо жишээ нь ингээд төлөө нэг simple animation гэдэг үзье. Тэс зөвхөн энэ дэшээ явах. Зөвлөлт дээрээс юм хоёрхан key өгсөн байлаа гэхэд тэр хоёр keyframe-аас сонгож агаад одоо энэ обжектуудаа тэнд texture-ыг өөрчлөх юм боломж өгдөг гэсэн үг. Offset хийгээд зэдүүлээ. За нийт сосоо обжект бол бүгдээрээ дундаа буюу нэгдмэл юм оржийн local point-тай болохоор одоо нэг offset хийхэд бол тэнд тохиргооноос энэ sort source гэдэг энэ section-с bounding box center гэдэг нэг сонгосон. Энэ яадаг гэхээр одоо ер нь бол тухайн object одоо ямар local хаана барьжлаа одоо жишээ нь local origin-тай байгаас үл хамааран одоо төр зүрийн одоо яг нэг бүрчлэн bounding box үсгээд тэр bounding box-ийн pivot-ыг одоо тухайн object төр зүр байрлуулад animation өгөх боломжтой гэсэн үг. За X тэнхтгийн дагуу төлөө sequence-ийг үзье. 5 frame offset-тай. Гэж чагууд иймэрхүү байдлаар offset үүсчихэж байгаа. Тэний яаж ажиллаж байгаа гэхээр энэ тохиргон дээр болохоор X тэнхлэг нь бол одоо бас алттай байгаа. Нэгсэндээ Blender-ийн global axis-ийн X тэнхлэгийн дагуу зүүн талаасаа баруун тишээ одоо texture үүсгэж байгаа гэсэн үг. Одоо магадгүй эсрэгээр нь одоо яг texture үүсгэх гэж бодох юм бол тэр invert гэдэг опшн байгаа. Тэг дарж хагаад тэгээд sequence дарчих юм бол эсрэгээр болчихно гэсэн үг. Яг энтэй адилхан. Бусад axis дээр ч гэсэн яг адилхан. За зэтгэлтэй тавьчаад дараа үзээр өөрчлөлт гарахгүй байгаа шалтгаан нь болохоор одоо чинь зэчүүд энэ зэгэр axis болохоор яг ийм тэнхлэгээр перпендикулар харж байгаад яг texture-ыг сонгож байгаа гэдэг утгаараа бүгдийг нэгэн зэрэг сонгож байгаа гэсэн үг. Тэгэхээр үгүйс өөрчлөлт гарахгүй. Магадгүй одоо обжектууд маань одоо тус бүрийн өөрсдийн гэсэн одоо яг local origin point байдаг гэж үзэх юм бол хэдүүлээ бол энэ source source-ийн bounding box center-ыг бол сонгох шаардлага байхгүй. Object origin дээр нь тавьсан байхад яг дөрвөн байдлаар sequence offset бол хийх боломжтой. Энэ bounding box center-ыг бол яг нэгдмэл origin-тэй ч юм уу. Одоо origin одоо яг амар тань замраагүй байгаа үед бол ажиллах зорилгоор нь оруулсан гэсэн юм. Энд дээр бас нэг ер нь бол яг core бас давталдах нэг нь юу вэ гэхээр 3D cursor мод гэж байгаа. Global биш 3D cursor. Энэ яадаг гэхээр 3D cursor-ын axis-ийн дагуу бас offset өгөх боломжтой. Одоо cursor магадгүй одоо энэ ч байлаа гэхэд
Existing clear sequence-ийг үзэх юм бол одоо яг global mode ажиллагаас бол нэг ялахгүй байна. Гэхдээ 3 дахь курсорыг яг давуу тал нь ямар шиг үед гарч ирдэг вэ гэхээр яг эмтэг шим гэхээсээ илүү диагонал ч юм уу тэгш бус хэмтэй газрууд дээр л ер нь бол хамгийн том давлууд дээр нь ашиглах боломжтой. Одоо жишээ нь курсорын white angle гэх нүлээ. Sequence-ийг үзье. Тэгээ үзэхэд иймэрхүү байдлаар segdэж байгаа гэсэн үг. Тэгэхээр инвертийн боловч байгаа гэх юм бол энэ талаас ч юм та. Магадгүй энэ талаас ч юм уу. Жишээ нь заавал 45 градус ш. Жоохон замбараагүй градустай байх үзүүлээ. Яг энэ техникийн дагуу сортонго хийгээс sequence хийчих байгаа гэсэн үг. Энэ 3 дахь курсор дээр бас нэг амар том давуу тал орж иж байгаа юу гэхээр одоо курсор байгаа газараасаа одоо зөвхөн нэг тал руугаа биш хоёр тишээгээ бас offset хийх боломжтой. Тэрийг үл яаж яах вэ гэхээр курсор дээрээ тавьчаад mirror модод тавих юм бол жишээ нь white angle-ийн дагуу offset өглөө гэхэд white angle-ээс хоёр тишээгээ өөр байдлаар offset хийдэг гэсэн үг. Сэргээр бол нэг иймэрхүү. Энэ offset-ийн хэмжээг нь бол ер нь тааруулахдаа энэ frame offset гэдэг энэгээр бол хвчлэн тааруулж болно. Хоёр фреймер бол нэг иймэрхүү. Одоо 10 гэж үзэх юм бол бүр иймэрхүү ч юм аа. Cursor mode дээр бас нэг том фичер байгаа нь radial clockwise буюу wave мод гэж байгаа. Одоо чи radial clockwise нь бол яадаг вэ гэхээр одоо тухайн сонгосон нийт обжектын яг голд одоо жишээ байралтай байлаа гэхэд одоо яг цагны зүүнний дагуу эсвэл эсрэгээр offset өгөх боломжтой. Тэгэхээр тулд одоо чинь wave эсвэл radial ашиглаж байгаа тэгэхээр Z техник дээр ер нь бол яг ажиллавал арай тохиромжтой. Тэгээд бол яг цагны зүүнний эсрэг бол биш хийж байгаагаар харж байгаа та нар. Эсрэгээрээ гэж үзэх юм бол иймэрхүү байдлаар ч юм уу. Нийт обжектыг дөрвөлжин хэлбэртэй болохоор яг энэ давуу тал нэг саарахгүй шүү байна. Яг цаг шиг бүрхий байрлалаар дөрвөлцөн обжектууд байх юм бол арай илүү тохиромжтой байж магадгүй. Харин wave mode нь яадаг вэ гэхээр уусаа баг нэрнээс ойлгомжтой байх та. Курсор яг хаана байгаагаасаа мараад дээрээс яг дөрвөн тишээгээ яг давлгаа шиг offset хийгнэ. Ямархуу байдлаар. Сүүлийн хэсэг буюу энэ F-curve editor дотор байгаа хэсэг бол animation гэсэн обжектынхоо энэ F-curve дээр нь modifier өглөө гэж бодоход энэ обжектын modifier-ыг бусад бүх обжектуудтай хуулах байдлаар хийж болно. Яг актив байгаа обжектын modifier-ыг бусад обжектууд руу шууд ингээд хуулчих шаа гэсэн үг. За энэ дэр нэмээд магадгүй одоо бүх обжектын одоо modifier-уудын одоо энэ төгрөгөг нэг бүрчлээ ингээд бас өөрчлөе бол бас хэцүү шүү дээ. Бүгднийг нэгэн зэрэг одоо жишээ нэг жоохон ингээд өөр
төгрөгөө хэрэг өгөө гэж үсэн юм бол бас нэг ийм түүл байдаг. Randomizer гэдэг. Дараагийн бичлэг дээр яг та энэ түүлийг тайлбарсан бичлэг оруулнаа. Энэ түүл нь яадаг гэхээр бас зөвхөн олон обжектууд зэрэг ажиллаж байгаа үед ажиллах боломжтой. Тэр дараад min max буюу хамгийн доотлын буюу хамгийн дээдлийн лимитийн зааж өгөөд нэгүр CD-ээр сонгосон ч болно. Ингээд яачаад бүх обжектын хоорондох modifier төгрөг нь бага зэрэг байдлаар ингээд өөрчлөгдөж байгаа гэсэн үг.